За өнөөдөр зээл өгсөн бол тэнэг. За зээлээ төлөх юм бол бүр тэнэг. За авсан зээл ашиг, аваагүй ашиг, алдагдал гэж ярих хүртэл хэмжээнд одоо Монголын нийгмийн эдийн засгийн байдал бол дороодсон байна. Үүнийгээ дагаад одоо хүмүүсийн сэтгэхгүй сэтгэлгээжсэн мөн адил бас буруу дэше яваад байна. Ийм учраас заллим эхлэх гэмтэргийн гаралт сүүлийн жилүүдэд дэндүү ихссэн. Энэнд цахим хөгжил, цахим орчин нөлөөлөд цахимаар заллим эхлэх гэмтрэг одоо үйлдэх явдал дэндүү их болсон. Заллим эхлэгчид залуучуудын гадаадад одоо гарч сурч ажиллах гэсэн хүсэл мөрөөдөл, за хян дүнтэй байртай болох гэсэн иргэдийн энэ хүсэл мөрөөдөл төр тоглолт хийж байгаа байхгүй юу. Ийм учраас энэ асуудалд иргэд одоо нухацтай хандахгүй бол өөрсдийнх нь хаанг бас хариуцлахгүй байдал үүнд нөлөөлөд байгаа шүү. Тухайлбал сүүлийн үед хямд үнээр байр түрээслэгсэн зар гарангууд л иргэд уулзахгүйгээр, байраа үзэхгүйгээр, очихгүйгээр шууд л мөнгө шилжүүлдэг. За хямд үнэтэй байр зарнаа гэд барилгын компани болон зуучлагч нар зар тавингууд л хямд лэмчин бусдаас өлснө гэсэн сэтгэлгээгээр үзэхгүйгээр, харахгүйгээр, за мөн түүчлэн гэрээгээ сайн нэгтлэхгүйгээр, бусдаас зөвлөгөө авахгүйгээр гэрээ байгуулж мөнгө төлөөд байгаа. Дараа нь тэр гэрээг нь уншаад үзэхээр яагаад ч тэнгөө биелэх боломжгүй буюу анханасаа заллим эхэлж байгаа гэдэг нь уншаад ойлгохдохоор гэрээ байгаа байхгүй. Гэтэл түүнийг үзэхгүй байгаа байхгүй. Гадагшаа хямд үнээр явуулна гэсэн зарын дагуу тухайн зуучлагч байгууллагын хэр найдвартай, хэр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг шалгахгүйгээр шууд л итгэж мөнгө өгч байгаа. Энд нэг л зүйл байдаг. Гагцгүй иргэдийн хямд үнээр байр түрээслэх, хямд үнээр байртай болох, хямд үнээр одоо гадаадад гарах, гадаадад сурах гэсэн энэ сэтгэхүй дээр л энэ заллигчид тоглоод байгаамаа. Тийм учраас хямд гэдэг үгний цаана худлаа гэдэг үг байж магадгүй л гэж иргэд бодох ёстой. Тийм учраас альва гэрээ хэлцэл хийхдээ, хүнд мөнгө өгөхдөө заавал хуульчаас зөвлөгөө авч гараа л гэж би хэлмээр байна. Ер нь монголчуудын нэг дутагдал байдаг. Хууль чимчид үзүүлдэггүй, зөвлөгөө авдаггүй. Үүнээс болоод гарах үр дагавар нь дэндүү их байдаг.